За ер нь хотын соёл гэж бид нар бол төсөл явуулаа одоо 6 сар болж байна. Нийслэлийн 375 жилийн хойд тохиолдол явуулж байгаа. Энэ ажлын хүрээнд бол нэлээд томоохон ажлууд бол хийгдлээ. Дүүргийн нутаг дэвсгэр дээр байж байгаа төрийн болон бас томоохон аж ахуйн нэгж байгууллагад бол 14 хоног тутамд шилж явах тууг аялуулж байгаа. Энэ хүрээнд бол аж ахуйн нэгж байгууллагад бол бас эрүүгээр шинэ ажлуудыг санаачилж хэрэгжүүлж байна. Бас нэлээд цаг үеийн олсон ажлууд боллоо. Хороо болгоныг нэг самбартай болголоо. Хорооны нутаг дэвсгэр дээр ихээр аль хороод явж байгаа хүмүүс мэддэггүй. Тэгэхээр хорооных нь уулзар дээр тохиолдол сонгод хайрхан дүүргийн 14 дугаар хороо гэдэг хорооных нь дугаарыг өгөөд за энд тэдэн сургууль, тэдэн эмнэлэг, тэдэн цэцэрлэг байдаг, тэдэн дэлгүүр байдаг, аж ахуйн нэгж байгууллага тэд байдаг гэд бүх мэдээллүүдийг ингээд хийсэн самбаруудыг бүх хороонд ингээд байрлууллаа. Хаягжилт бол бас жоохон таархан байдаг. Хуучин байрууд бол тэдгээр байр гэдэл бид нар нэг сургаар болдог ш. Стандарт хагах хуцаар тийм хаягуудыг л хүний нүдэнд харагдах хуцаар хаягжуулдаг л асаа хийлээ. Тэгэхээр хотын соёл гэхээр одоо зөвхөн нэг дүүргийн ч юм уу ажиллах байх л та тийм ээ. Мэдээж нийслэлд амьдарч байгаа хүн болгоны л одоо санхаарлаа хандвал хүн болгоны дор өрнө хичээх хэрэгтэй ажиллах. Тэгэд яагаад одоо жишээлбэл сонгон хайрхан дүүрэг одоо ийм санаачлах гаргаа яваад байгаа. Одоо юу гэдэг нь нийслэлийн засаг дарганы хамгаалалтын газраас танах энийг хариуцаа. Одоо ийм ажил арга хэмжээ эхлэе гэдгсэн юм уу? Эсвэл та нар өөрсдөө санаачлал ингээд дүүргийнхээ хэмжээнд явж байгаа юм уу? Яагаад хотын хэмжээнд хийж болоогүй ингээд хийж чадах вэ? Сонгон хайрхан дүүргийг бол захын дүүрэг гэж бас яриа яадаг. Хотын төв бид манай сонгон хайрхан дүүрэгт ирэх гэж байна. Хотын соёлыг бид нэр өөрсдөөсөө хотын соёл гэдэг бол зөвхөн хотын даргын асуудал биш. Дүүргийн даргын асуудал биш. Хэдэн нөгөө шар хандаацтангууд гэж ярьдаг. Зөвлөгөөний байгууллагын ачилчдын асуудал биш. Хүн бүрнээ ингээ ухамсарласан үед л хотын соёл чинь цогцороо бий болно гэсэн үндсэн дээр энэ хотын соёл гэдэг арга хэмжээг явууллаа. Тэгээ бас дүүргүүд бас андаж уриалж байгаа. Энэ хотын соёл гэсэн энэ бидний хэрэгжүүлж байгаа төслийг дүүргүүдтэй бас бүгдээрээ явуулаарай гэдэг бас нийт дүүргийн дарга нартаас хандж уриалж байгаа.